Ангидаа бид үргэлж суралцагчдынхаа сурсан чадварыг харуулах арга замыг эрэлхийлдэг. Энэ нь технологигүйгээр нэлээд хязгаарлагдмал. Сурагчид зур чадан тийм үү? Тэд ямар нэгэн бичиж болох байсан. Гэхдээ хосолсон сургалт явуулснаар тэдэнд технологиг ашиглах боломж олдож, өмнө нь хийж чадхааргүй байсан зүйлийг бүтээж эхэлсэн. Надад нэг сурагч байсан юм. Тэр ном их уншдаг. Тэр уншсан номоо хуваалцахыг хүссэн. Тэгээд би "За чи юу хиймээр байна?" гэж асуусан. Тэр видео бичлэг хийхийг хүссэн юм. Тэгээд тэр гэртээ очиод аавтайгаа байшин барьсан. Тэр бяцхан шавраар дүр бүтээж, утсаа ашиглаж, гэр доторх дөрүүдийг хальсанд буулгасан юм. Тэгээд дүрс бичлэгт тэр хоолоо оруулж, ард нь хөгжим тавьсан. Цаашлаад график дүрслэл нэмж өгсөн. Тэрээр өмнө нь технологи ашиглахгүйгээр хизээж хийх боломжгүй ийм гайхалтай бүтээлийг хийсэн юм. Бас математикийн шилжилт ухагтхууны талаар ойлголтоо харуулахыг хүссэн өөр нэг сурагч надад бий. Тиймээс тэр киноны трейлер бүтээсэн. Тэрээр хувиргагч хэмээх энэ дүрийг бүтээсэн юм. Тэгээд дүр нь орж ирээд энэ бүх график эффектийг хийсэн бөгөөд энэ нь ганцхан минутын бичлэг гэхэд үнэхээр сонирхолтой байсан. Энэ нь технологи ашиглахгүйгээр хийх боломжгүй зүйл байсан. Дараагийн бас нэг гоё жишээ гэх юм бол надад ангидаа нэг их дугардгүй нэг сурагч бий л дээ. Би тэрнийг үнэхээр уран бүтээлч гэдгийг нь олж мэдсэн. Тэр энэ бүх дижитал бүтээлүүдийг зурсан нь үнэхээр гайхалтай байсан. Эдгээр хэдэн зуун слайд мэт хөдөлгөөнт дүрсийг бүтээсэн бөгөөд тэрээр огт яриаггүй. Тэр зүгээр л үргэлжлүүлэх товчлуурыг дарснаар хөдөлгөөнт дүрс нь амилсан. Тэр нохотойгоо хамт энэ функцийн машиныг санаандгүйгээр олсон дүрийг бүтээсэн. Тэгээд нохоо яс авч тэр ясыг машин дотор хийхэд машин нь функцийн дагуу бодолт хийж хариуд нь хит хитэн яс гарч ирнэ. Тэгээд тэр дүрийн хитвчийг авч хитвчийг функцийн машинд хийсэн нь машинэттэй болсон. Тэгээд $1 орж хэдэн зуун доллар гарч ирэв. Тэгэхэд үнэхээр инээдтэй байсан. Суралцагчид өөрсдөд нь хамгийн тохиромжтой байдлаар хийж байгаа нь хамгийн гайхалтай. Тэд өөрсдийнхөө сонирхсан зүйлээ хийж, бусад сурагчдад өөрийнх нь хийж чадна гэж мэдээгүй байсан зүйлийг бүтээж ангидаа үзүүлдэг. Энэ нь баяр баясгалын оч усрагдаг юм. Тэгээд сурагчид хэлэхдээ би энийг туршиж үзхийг хүсэж байна. Тэрийг туршиж үзмээр байна. Та яаж энийг хийсэн бэ гэцгээдэг. Энийг харахад үнэхээр гайхалтай байдаг. Хэрэв би ангидаа технологигүй байсан бол сурагчид энийг хийх боломжгүй байсан. Бид үнэхээр тэдний бүтээх зүйлсийг хязгаарлах байсан. Тэгэхээр энийг харахад үнэхээр урам зоригтой, сэтгэл хөдлөм эрч хүчтэй байдаг.